За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За би энэ удаагийнхаа дугаараар хэрэглэгчийн эрх гэж юу вэ гэдэг асуудлыг ярина. За өмнөх дугааруудаар хэрэглэгч гэж юм бэ? Хэрэглээ гэж юу вэ? Хэрэгцээ гэж юу вэ? Хэрэгцээний онол гэж юу вэ? Гэсэн сэдвүүдийг бас хэрэглэгчтэй, иргэдтэй бас товч ойлголтыг танилцуулж ийсэн. За тэгэхээр энэ удаагийн дугаар бол хэрэглэгчийн эрх гэж юу вэ? Хэрэглэгчийн эрх гээл яриад байдаг. Яг юу хэлээд байгаа юм бэ? Гэдэг талаар та бүхэндээ бас нэг товч ойлголт өгөх үүднээс өнөөдрийн дугаараа бэлтгэж байна. За ингээд ер нь бол та бүхэн мэдж байгаа. Бид бүгдээрээ хэрэглэгч мөн үү мөн. За тэгээд ер нь бол Европт энэ Европын холбооны улсуудад хэрэглэгч гэдэг ойлголтыг бас нэг арай жоохон өөрөөр ойлгодог юм байл шүү. Монгол улсад болохоор ингээд хүн бүр хэрэглэгч гэж яриад байдаг. Тэр бас нэг өрөөсгөл ойлголт шүү. Хэрэглэгч гэдэг нь ер нь бол энэ нийгмийн харилцаанд орж байгаа бараа ажил үйлчилгээг худалдаж авч өөрчлүүлж байгаа хүнийг буюу иргэнийг гэж үздэг. Гэхдээ Европын стандартаар бол арай өөр ойлголт байдгийг би бас 2016 онд бас энэ Европын холбооны төслөөр боловсруулж исэн энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төсөлтэй танилцж байхад бас ойлгож авсан юм аа. Энэ талаар би бас яг тусдаа бас нэг тусдаа дугаар болгож та бүхэндээ танилцуулъя гэж бодож байна. За тэгээд хэрэглэгчийн эрх гэж юу вэ? За бидний өдөр бүр худалдаж авж байгаа тодорхой хэрэгцээ зүйлсээс эхлээд гар утас ашиглаад дэлхийдээ холбогдож байгаа ажил руугаа явах, буцах хүртэл энэ хэсэг бол бүгд энэ хэрэглэгчийн эрхтэй холбоотой. Бид өдөр бүр амьдралынхаа бүх хэсэгт хэрэгжилж идэг, тийм ээ? Ямарваа нэгэн юмыг хэрэгжилж явдаг. Бид аюулгүй бараа чанартай үйлчилгээ авах альва зүйл буруу болов шударгаар хандаж үр дүнтэй шийдлийг санал болгох эрхтэй. За эрх гэд ярингууд мэдээж хэрэглэгчийн эрх бол шууд хүний эрхтэй шууд холбогддог л доо. Хүний эрхийн үндсэн эрхүүдэд хэрэглэгчийн эрх ордог. За хэрэглэгч бидний худалдан авсан бараа үйлчилгээ тодорхой хугацааны дараа чанар стандарт нийцэхгүй эвдрэл гэмтэл гарах чанаргүй үйлчилгээ үзүүлбэл хэрэглэгчийн эрх ашгийг нь хамгаалах, хохирлоггүй болгох шаардлага зүй ёсоор гардаг. За ерөнхийдөө үүнийг сайжруулах хэрэглэгчийг ямар нэгэн хохирлоггүй болгож байж энэ үйл явц дуусна шүү дээ, тийм ээ? Мэдээж. Үүнийг товчтой хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа гэж ойлгож болно гэж. Тэгэхээр хэрэглэгчийн эрхийг ашгийг хамгаалах үйл ажиллагаа бол хэд хэдэн субъектээс субъектийн үйл ажиллагаанаас хамаарч байгаа. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэдэг нь бараа үйлчилгээний худалдан авагчид болон олон нийтийн зах зээлд ирэх шударга бус үйлдэлээс хамгаалах үйл ажиллагаа юм аа гэж байгаа. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах арга хэмжээг ихэвчлэн хуулиар тогтоож байгаа, тийм ээ?
Ийм хуулиуд нь бизнес эрхлэгчдийг өрсөлдөгчдөөс давуу байдал олж авах, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, зорилгоор заллин мэхлэх, тодорхой шударга бус үйлдэл хийхээс орчсон сэргийлэх зорилготой. За энэ бол тодорхой тийм ээ. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль бол зорилго нь энэ. За мөн тухайн бүтээгдэхүүнийг шууд худалдан авагч эсвэл хэрэглэгч биш байсан ч бүтээгдэхүүн эсвэл түүний үйлдвэрлэл нөлөөлж болзошгүй олон нийтэд нэмэлт хамгаалалт өгч болно гэж байна. За ингээд бас хэрэглэгчийн эрхийг хамгаалах энэ асуудал одоо анх яаж урган бий болж хэрэглэгчийн эрх гэдэг ийм асуудал үүсч вэ? Тэгэхээр за яг би бас энэ өмнөх одоо дугаарууд бичлэгүүд дээрээ бас хэрэглэгч гэж юм бэ? Хэрэглээ гэж юу вэ гэдэг асуудлуудаар бас нэлээд их мэдээллийг бас та бүхэндээ өгч ийсэн. Тэр дотор бол мэдээж хэрэглэгчийн эрхийн асуудлууд маш их одоо хөндөгдөж ярьж байсан. Гэхдээ бол энэ тухай бас товч түүхийг та бүхэнд дурдж хэлье. За хэрэглэгчийн эрхийн талаар анх удаага одоо тий Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Джон Кеннеди 1962 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Америк нэгдсэн улсын Конгрессийн хурал дээр хэрэглэгчд гэдэг тодорхойлолтод бид бүгд орно гэж. Тэд бол хамгийн том эдийн засгийн бүлэг бөгөөд төрийн болон олон нийт хувийн хвшлийн эдийн засгийн аль ч шийдвэрт нөлөө үзүүлдэг гэж хэрэглэгчдийг. Гэсэн хэдий ч тэдний хүсэл бодлыг байнга сонсож байгаагүй ийм бүлэг юм гэж одоо Джон Кеннеди 62 оны 3 сарын 15-ны өдөр ингэж хэлсэн. Конгрессийн хурал дээр мэдгэжсэн байна. Тэгээд Джон Кеннеди хэрэглэгчийн үндсэн 4 эрхийг тунхагласан байдаг. За тэгээ үүнийг бол хожимоо нэгдсэн үндэсний байгууллага хэрэглэгчийн 8 эрх болгон дэлгэрүүлсэн байна. За тэгээ энэ цаг хугацаанаас хойш бол ер нь бол 3 сарын 15-ны өдрийг дэлхийн хэрэглэгчийн өдөр болгон жил бүр тэмдэглэж өнгөрүүлдэг болсон. За би энэ талаар бол дэлхийн хэрэглэгчийн олон улсын хэрэглэгчийн эрхийн өдрийн талаар би бол тусдаа нэг дугаар бэлдэж та бүхэнд хүргэжсэн. За хэрэглэгчийн үндсэн 8 эрх гэж юу хэлээд байгаа юм бэ? Энийг та бүхэнд хэлье. Нэгдүгээрт нь үндсэн хэрэгцээг хангуулах эрх гэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дотор юу ордог вэ гэхээр үндсэн эрэлт хэрэгцээг хангуулах, ач холбогдолтой бараа үйлчилгээнд хандах хэрэгтэй. Хоол хүнс, хувцс сунар, орон байр, эрүүл мэнд, боловсрол, нийтийн аж ахуй, ус, ариун цэврийн одоо асуудлууд, үйлчилгээ гэх мэт гэж байгаа. За хоёрдугаарт нь аюулгүй байдлыг хангуулах эрх гэж байгаа тийм ээ. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйлчилгээний аюулгүй байдлаар хамгаалагдсан байх хэрэгтэй. За мэдээлэл авах эрх гэж байгаа тийм ээ. Үнэн зөв мэдээллээр хангагдах, мэдээллийн сонголт хийх, шударга бус төрөгдүүлсэн зар сурталчилгаа, шошго, түүнтэй холбоотой мэдээллээс хамгаалах хэрэгтэй гэж байгаа. Хэрэглэгч. За дөрөвт нь энэ сонголт хийх эрх гэж байгаа. Чанарын шаардлага хангасан баталгаатай өрсөлдөхүйц үнээр санал болгож бүх бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох боломжтой байх хэрэгтэй. За 5 дугаарт нь санал бодлого илэрхийлэх эрх. Төрийн бодлого хэрэгжилтийн талаар хэрэглэгч өөрийн ашиг сонирхлыг үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Энэ хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжилд нөлөөлөх эрхтэй гэж заасан байна. За 6 дахь эрх нь болохоор хохирлоо барагдуулах эрх гэж байна. Хэрэглэгч нь чанаргүй бараа бүтээгдэхүүн хангалттай үйлчилгээний талаар нэхэмжил гаргах, барагдуулах нөхөн төлбөр авах хэрэгтэй. 7 дугаарт нь хэрэглээний боловсролоор хангах эрх гэж байна. За энэ бол хэрэглэгч өөрөө боловсролтой байх хэрэгтэй, мэдээллээр хангах хэрэгтэй. Одоо өөрөө ямар ч модлоггүй боловсралгүй байжээж ямарваа нэгэн бараа ажил үйлчлэгийг авсныхаа дараа би ингэж хохирчлоо, ийм юмнаас болж хохирчлоо гэж энэ асуудал байхгүй тулд хэрэглэгч өөрөө мэдлэгтэй боловсралтай байх ийм эрх байна шүү. Үүний дараа бол би бас энэ хэрэглэгчийн өөрийнх нь хариуцлагын талаар бас яринаа. Тэгэхээр хэрэглээний боловсролоор хангах эрх гэдэг маань бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний талаарх мэдээлэл авах, зөв сонголт хийх, хэрэглэгчийн үндсэн эрх,
үүрэг хариуцлага өөртөө итгэлтэй сонголт хийх шаардлагатай мэддэг ур чадварыг эзэмсэх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр хэрэглэгч өөрөө энэ бүхнийг одоо өөрөө хийх ёстой, өөрөө бас хариуцлагатай байх ёстой гэсэн ийм одоо заалт шүү энэ бол. За 8 дугаар эрх нь болохоор эрүүл орчинд амьдрах эрх гэж байна. Одоо болон ирээдүйд аюулгүй эрүүл одоо орчинд ажиллаж амьдрах хэрэгтэй гэж байна. За ингээд ийм 8 эрх хэрэглэгчийн эрх нь өөрөө байдаг. Гэхдээ хэрэглэгч бас одоо цаг үед хариуцлага бас ухамсарлахгүй байгаа тал байдаг. Дандаа одоо нөгөө талдаа бурууг тогтдог, үйлдвэрлэгчдийг тогтдог, бараа нийлүүлэгчдийг, худалдагчдыг, бизнес эрхлэгчдийг одоо буруутгадаг ийм тал байдаг. Гэхдээ хэрэглэгч өөрөө тухайн бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгийг авахдаа өөрөө маш сайн заавар санамж анхааруулгатай танилцсан байх ёстой. Энэ бол одоо хэрэглэгчийн зайлшгүй одоо өөрийнх нь үүрэг хариуцлага гэж үзэж болж байгаа. За хэрэглэгчийн эрхийн талаар би ингээд ярьлаа. Хэрэглэгчийн эрхтэй одоо шууд холбогдох хамаарах асуудал хэрэглэгчийн өөрийн хариуцлага байгаа шүү. Сая би одоо бас нэлийн дурдж хэллээ. За анх бол ингэсэн юм байна. 1980-ад онд олон улсын хэрэглэгчийн байгууллагын ерөнхийлөгч байсан Анвар Фазал гэдэг хүн хэрэглэгчийн эрхийг одоо эрх байх нь зөв байна тий 8 эрх хэрэглэгчийн одоо эрхүүдийг байх нь зөв байна гэдгийг сайшаасан боловч дараа нь ингэсэн байгаа энэ хүн хэрэглэгчийн үүрэг хариуцлагын цогц тодорхойлтыг нэвтрүүлсэн гэж. Тэгэхээр энэ бол одоогийн одоо нийгэмд бол маш чухал ийм одоо үйл явдал болсон гэж харагдаж байгаа. За тэгэхээр өнөөдөр энэ асуудал нь бол тий олон улсын хэрэглэгчийн байгууллагуудын маш чухал зарчим болсон байна гэж. За энэ одоо хэрэглэгчийн хариуцлага гэдэг яг юу ойлголт байгаа бэ гэдгийг хэлье та бүхэнд. За эхнийх нь энэ чухал ойлголт гэж байгаа. За энэ бол ойлголтын асуудал байх тийм ээ. За юу хэлээд байна гэхээр хэрэглэгчид бараа ажил үйлчлэгээний чанарыг хангах талаар өөрсдийнхөө төлөө илүү асуулга тавих ёстой гэж. Тэгэхээр юуг хэлж юм тийм ээ? Чанартай бараа ажил үйлчлэгээг л одоо биднэрт бий болгож өгөөч ээ. Энэ дээр шаардлага тавих юм их л байна л да. Тэгэхээр энэ ойлголт энийг одоо чихний асуудал нь бол чухал ойлголт гэсэн юм ойлголт байт юм байна. Хэрэглэгчийн хариуцлагад нь ордог. Дараачих нь бол энэ хэрэглэгчийн өөрийнх нь оролцоо. Тэгээд авах арга хэмжээ гэж тийм ээ. Хэрэглэгчд үнэн зөв барааг үйлчлэгээ авч байхын тулд өөрсдөө нотлох ёстой гэж. Тэгэхээр одоо энэ эргээл одоо мэдлэгтэй, боловсралтай, өөрөө одоо бараа бүтээгдэхүүнийхээ мөн чанартай танилцсан байх ёстой л гэсэн юм байгаа. Тэгэхээр үүнийг одоо нотлох ёстой гэсэн юм өөрөө ингээ оролцоотой байх ёстой гэж хэлж байгаа. Тэрнээс зүгээр ингээд нэг заавал одоо барааг худалдагч нийлүүлэгч нар заавал одоо хэрэглэгч та хаан учраас одоо танд одоо нийцсэн бүх юмнууд ийм байх ёстой. Бид нэр одоо таны эрхийн хүрээнд бараагаа одоо ингэж худалдаж борлуулж ийм байх ёстой гэдэг ийм одоо бас нөгөө талаас юм өрөөсгөл байж болохгүй гэдгийг харуулж энэ Анвар Фазал гэдэг хүн бол нийтдээ энэ 5 хэрэглэгчийн хариуцлагыг бол тодорхойлсон байна шүү. За 3 дахь нь нийгмийн хариуцлага гэж юм тийм ээ. Хэрэглэгчд нийгмийн хариуцлага ухамсарлах бусад иргэдийн үйл ажиллагаанд нөлөөлөл орон нутгийн болон нийгмийн зохилох бүлэгт мэдрэмжтэй нийгмийн хариуцлагатай хамтран ажиллах ёстой гэж. Тэгэхээр өөрөө хэрэглэгч өөрөө хариуцлагатай байх, нийгмийн хариуцлагатай байх ёстой гэдгийг хэлж байна. Дараачих нь экологийн хариуцлага. Хэрэглэгчийн биед байгаль орчинд гаргаж буй шийдвэрийн нөлөө нь одоо болон ирээдүйн амьдралын
үйл ажиллагааны нөлөөлөл байж байгаа уучлаарай. Амьдралын бодит чанарыг сайжруулах хамгийн чухал хүчин зүйл гэдгийг мэдэрсэн байх хэрэгтэй гэж. Тийм. За дараагийн нь нэв санааны нэгдэл гэж юм л да. Хэрэглэгч иргэдийн бүлгийн хүсэл сонирхолд нийцсэн хамгийн шилдэг, хамгийн үр дүнтэй арга хэмжээг хамттан зохион байгуулах үйлдэлийг дэмжих ёстой. Тэгээд ийм одоо хэрэглэгчийн хариуцлагыг одоо олон улсын хэрэглэгчийн байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж исэн Анвар Фазал гэдэг хүн бас одоо нэвтрүүлсэн байна. Тэгээд хэрэглэгч ингээд өөрөө би ийм эрэхтэй гэд те ингээд хэрэглэгч хаа ингээд одоо бүр том зэндаанд хааны зэндаанд ингээд өргөмжлөд байх нь нэг талаасаа өрөөсгөл юм гэдгийг одоо харуулж байна. За тэгээд хэрэглэгч хариуцлагатай байх ёстой гэдгийг бас олон улсын байгууллага бас тодорхойлсон байна. Тэгэхээр энэ бол их маш чухал асуудал юм аа. Хэрэглэгч өөрөө эрхтэйгээсээ гадна хариуцлагатай байгаасай гэдэг энэ одоо асуудлыг хөндсөн байна. За ингээд та бүхэнд энэ удаагийнхаа одоо дугаараар хэрэглэгчийн эрх гэж юу вэ? Хэрэглэгчийн эрх гэж юу вэ? Хэрэглэгчийн үндсэн 8 эрх гэж юу байдгийг? За хэрэглэгчийн хариуцлага гэж юу байдгийг талаар та бүхэндээ товч танилцууллаа. Та бүхэндээ анхаарал тавьсанд баярлалаа.